1934 оны 3 дугаар сарын 26-нд зөвлөлт холбоод улс бүгд найрамдах Монгол Ард улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг хэлбэрээр байгуулсан аж үйлдвэрийн комбинатын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж Булгарийн завод нэртэйгээр үүсгэн байгуулагдсан нь өнөөгийн Булгар хувьцаат компани Бахтам түүхийн эхлэл болсон. Тэгэхээр 1934 онд бол одоо аж үйлдвэрийн комбинатын бүрэлдэхүүнд Булгарийн завод, Аристейлийн завод, Гутлын фабрик гэсэн энэ гурван үйлдвэр орж байгуулагдсан төвхтэй. Тэгэхээр энэ Булгар хувьцаат компани бол одоо Булгарийн завод гэдгээс ихтэй ийм учраас өнөөдөр 90 жилийнх нь ой дахиаж байгаа юм. Тэгэхээр миний хувьд 1976 онд одоо хуучнаар зөвлөлт холбоод улсад сургууль өгч ирээд инженерийн мэргэжил эзэмшээд энд ажилд орсон. Яг надтай зэрэгцээд энэ Булгарийн үйлдвэр бол яг энэ суурандаараа бүгд найрамдах Чехословак улсын одоо технологийн оролцоотойгоор энэ шинэ үйлдвэр энэ шинэ байшинда ашиглалтанд орж байсан ийм төвхтэй юм. За юуны өмнө Булгар хувьцаат компани одоо үеийн төлөөлөл яг одоо ажиллаж байгаа хүмүүст Сүнгэ аж үйлдвэрийн 90 жилийн он баярын мэнд хүргэе. 2000 оны ихээр Булгар хувьцаат компанийг Италиуд ажиллуулах гэж нэг хэсэг оролцсон. За тэднэр бол бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд за Монголоос бол одоо бүтээгдэхүүн арьс шир аваад боловсруулад Италийн зах зээл рүүгээ гаргаад ингээд нэг хэсэг бол ажилласан. Булгар хувьцаат компани 90 жилийн он баярын мэнд хүргэе. 1998 онд Итали Монголын засгийн газрын хамтарсан хоорондын гэрээгээр 19 сая долларын хөрөнгө оруулалтаар Италийн тоног хөрөм суурлуулад 2009 он хүртэл ажилласан байт юм аа. За энэний дараа бол энэ Булгар хувьцаат компани хувьцааг бас хэсэг хүмүүс авсан. За тэгээд энэ авсан хүмүүс бол бас яг одоо технологийн хувьд за тэгээд энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжийг арчтаад аваад явах. За тэгээд одоо цэвэр бохир усыг одоо цэвэрлэх байгууламж, хором шүүх байгууламж гэдэг нь эдгээрийг ажиллуулах гэдэг их олон зүйл дээр бол бас тоглож эхэлсэн. За тэгэхдээ бол энэ тухайн үедээ бас зах зээлийн бас одоо зарим нэг зах зээлийн нөхцөл байдлаас болсон зүйлүүд бий. Тэгэхдээ бол удирдлагын төвшөнд бол бас хөрөнгө оруулалт хийж авч яваагүй гэж бид нар бол хардаг. Энэ үйлдвэрийн доктортой үйл ажиллагаа бол доголдсон гэж бол бид нар боддог. Тэгэхээр энэ доголдлоосоо бол гаргаж чадахгүй байсаар хагаад 2000 онд 2017-8 онд золгосон. За 2017-8 оны үед бол үнэхээр Булгар хувьцаат компани бол бас яг нэг үг хэлэхэд бол бас нүд талтарн болсон. Тэм 2019 оноос энэ салбарт бас үйл ажиллагаа явуулдаг мэрэгжлийн байгууллага энэ Дархан Минж компани хувьцааны багцыг эзэмшиж энэ үйлдвэрт менежментийн тодорхой арга хэмжээнүүд авснаар үйлдвэрнээр сайхан ажиллаж байна гэж ингэж харж байгаамаа. 2009 оноос үйл ажиллагаа зогсонгүй байдалтай байхад 2019 онд хяналтын багцыг бид худалдаж аваад цаашид үйл ажиллагаа явуулаад 5 жил болж байна. Дархан Минжийн хэсэг залуучууд аваад өнөөдрийн энэ Булгар хувьцаат компани болгож их маш сайхан болгосон. 2019 оны 8 дугаар сард манай үйлдвэрийн гадаа талбай тэр чигтээ хөрсийг нь хуулчихсан хүүтэн усны болоод дулааны шугамуудын шинжилгээг хийж за тэр цагаас хойш үйлдвэрийн барилга байгууламж дэд бүтцийн засвар ажлуудыг хийж гүйцэтгсээр өдгөө 2024 онтой золгож байна. Энэ хугацаанд бол барилга байгууламжийн хөрөнгө оруулалтанд 2 тэрбум орчим төгрөг, техник тоног төхөөрөмжийн шинжилэлт 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд одоо болтол үйл ажиллагаа явуулж байж байна. За би 1984 онд худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн арьс ширний англи төгсөөд арьс ширийн үйлдвэрийн нэгдэл гэж байсан. Тэр нэгдлийн томилтоор тус үйлдвэрт чанар шалгачаар гэж ажилласан. Түүнээс хойш одоо 40 жил тасралтгүй тус үйлдвэрт ажиллаж байна. Энэ хугацаанд
тус үйлдвэрийн үсэх, буурах, дэвших бүхэл юмыг үзэж харж явлаа. За өнөөдрийн байдлаар манай үйлдвэрийн хувьд 70 гаруй ажилчидтай технологийн багийн хувьд бол 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр өөр өөрийн дамжлага цэг тасгуудыг хариуцсан ажиллаж байна. Би 1983 онд хөнгөн аж үйлдвэрийн техникум, арь ширний техник технологич мэргэжлэр төгсөж ирээд тус үйлдвэртээ 2024 он хүртэл 41 жил ажиллаж байна. Манай булгаарын үйлдвэр нь булгаар гэж нэр төрлөн тусдаа тийм сайн гоё нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэрнийг бол одоо хөдөөний ардын бол морины гөлмөнд зориулттай. Тэгээ тэрнийг нэр төрлөөр нь өнгийг гаргаад бүх хүмүүсийн хэрэгцээнд нийцүүлж гаргаж чадж байгаа. Ингээд сүүлийн үед орж ирсэн залуу ажилчтайгаа хамтраад энэ нэр төрлөгөө өшөө дэлгэрүүлж ажилуулах тийм зорилготой ажиллаж байна гэдгийг. За манай үйлдвэрийн хувьд бол өдөрт 16 тонн түүхийд боловсруулах үндсэн хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар бол Монгол үхэн шир болон Монгол Ямааны арьсан дээр тулгуурлаж одоо голлох үйлдвэрлэлээ эрхэлж байна. Нийт үйлдвэрлэлийнхаа 80 гаруй хувийг нь бол дотоодын зах зээлд борлуулж байна. За 20 хүртэлх хувийг нь бол экспортод гаргаж байна. За экспортын бүтээгдэхүүн бол ихэвчлэн хагас боловсруулсан байдалтай гарч байна. За үүнийг бол дараагийн шатанд боловсруулж, бүрэн боловсруулж, финиш хэлбэрээр болон краст хэлбэрээр одоо дэлхийн зах зээлд өрсөлдүүлэхэд мэдээж бидэнд зах зээлийг тэлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх одоо том сорилтууд тулгарч байгаа. Өнөөдрийн Булгар хувьцаат компанийг ажилуулж байгаа энэ хамт олон бол үнэхээр одоо баатарууд гэж хэлж байна. Энэ технологи нутагших, энэ одоо олон улсын одоо төвшөнд өрсөн тоног төхөөрөмжийг шинээр суйрлуулад за тэгээд ингээд энэ одоо арь ширээр бүтээгдэхүүн хийдэг жижиг дунд үйлдвэрүүдийг одоо арь ширэн одоо боловсруулсан арьсаар хангаж байгаа. За тэгээд энэ бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл орж байгаа. За тэгээд энд ажиллаж байгаа улсууд бол маш өндөр мэргэжлийн, маш сайн технологич, маш сайн инженерүүд ажиллаж байгаа. Энд энэ хүмүүст бол бид нэр арь ширний салбарыг тэр тусмаа Булгар хувьцаат компанийг бол маш амжилттайгаар аваа явна гэдэгт бол бид нэр найдаж байгаа, итгэж байгаа. Эдгээр маань ч энэ итгэлийг биелүүлнэ. Манай үйлдвэр 2023 оны 11-р сард дэлхийн арь ширний групп, Leatherworking Group-ийн олон улсын аудитэд бол аудитлагдсан байгаа. 2023 оны 11-р сарын 20-21-ний өдрүүдэд 2 өдөр одоо Польш улсаас аудитор ирж манай үйлдвэрийн бүх үйл ажиллагаатай танилцж манай үйлдвэрийг одоо хянан магталсан байгаа. Булгар хувьцаат компани Монгол улсын түүхэнд анхны арь шир боловсруулах үйлдвэр LWG-ийн сертификатыг гардан авсан энэ сайхан баярт мэдээ бол бидэнд тохиолдсон. LWG сертификатыг авснаар 24 сар тутамд нэг удаа аудитлагдаж сертификатын чанарыг сайжруулахаар зорин ажиллаж байна. Манай үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээлд өрсөлдөх, олон улсын зах зээлд танигдах нэгэн том үе хаалга нэгдсэн гэж бид үзэж байгаа. Үүний зэрэгцээгээр бол олон улсын үзэсгэлэн худалдаануудад жил бүр тогтмол оролцож гадаад зах зээлийг тэлэх бодлогыг бол бид баримтлан ажиллаж байна. 2019 оноос хойш одоо тус үйлдвэрт маань шинэ залуучууд, шинэ боловсон хүчин, шинэ технологи, шинэ химийн материалууд ирснээс үйлдвэр маань өсөж дэвжиж байгаад талархалтай байна. Та бүхэн бол Монгол улсын хөгжилд асрыг хөв нэмэр оруулсан гавьяатай хүмүүс учраас та бүхэн бол 90 жилийн ойг маш бахархалтайгаар тэмдэглэх бүрэн эрхтэй хүмүүс шүү гэж хэлхийг хүсэж байна. Монгол улсад хөнгөн аж үйлдвэрөөс өгсөний 90 жилийн дохиож байгаа зайд ойг тохиолдуулаад Булгар хувьцаат компанид ажиллаж байсан одоо нийт одоо ажилтнууд ахмадуудад одоо Булгар хувьцаат компанид ажиллаж байгаа нийт хамт олон 90 жилийн ойн баярын мэндийг одоо хүргэж байна. Тэртээ 1934 онд арь шир боловсруулах Булгарын завод Монгол улсад байгуулагдсанаар хөнгөн аж үйлдвэрийн салбарын эхлэл тавигдсан билээ. Өнөөдөр түүхт 90 жилийнхаа залгаж байгаа Булгар хувьцаат компанийхаа
үе үеийн ах мэд ажилтнууд, тэдний үр хүүхдүүд, өнөөдөр энэ компаниг залгамжлан авч яваа ажилтан албан хаагчдаа түүхт 90 жилийн он баярын мэнд төшүүлье. Манай хамт олонны эрхэм зорилго бол Монгол малын шавхагчгүй баялаг болох арьс ширээг ижилхэн боловсруулж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаас гадна дэлхийн зах зээлд экспортлох өргөнүүн зорилго тавин ажиллаж байгаа үлээ. Энэ зорилгодоо компанийнхаа хамт олонд нийт салбарынхандаа өндөр амжилт хүсье өрөөё.